Натурмед уламжлалт зэргийн засах Нойрны төвийн Эрүүл бай подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Итгэлээр баталгаажсан чанар Натурмед. За өнөөдрийн зочин маань манай уламжлалт зүүнний эмч Үлзий утас хүрэлцэн ирсэн байна. Бацгаана уу. За Үлзий утсын эмчийн маань ярих гэж байгаа сэдэв болохоор их сонирхолтой сэдэв ба. Нэг тусал, нэг асуудал. За ямар гоё сонирхолтой сэдвээр ярих гад хүрээд ирвэ. Яг нууцын тайлаач. За өнөөдөр болохоор нийт хүн амын дунд нэлээх хамгийн их дийлэнх тохиолддог шийд задгаарлалын гээр ярих гэж байгаа. За шийд задгаарлал нь болохоор эрэгтэй эмэгтэй альч насныхан тохиолддог. Гэхдээ эмэгтэйчүүдэд дийлэнхтэй тохиолддог. За тоон судалгаа үзүүлэлтээр авч үзэхээр 3-ыг харьцан 1 гэсэн харьцаатай байдаг байхгүй юу? Эмэгтэйчүүд 3, эрэгтэйчүүд 1. Тэгэхээр эмэгтэйчүүд нь илүү. За шийд задгаарлалын маань өвчний ерөнхийдөө суурин дээр үсгэгддэг. Шээсээ өөрийн мэдлгүй барьж чадахгүй байх эмгэгтэй хэлээд байгаа. Тэгэхээр магадгүй зөндөө эмэгтэйчүүд мэдж байгаа байх гэж бодож байна те. Ялангуяа ингээд жихтэй судлын ажил хийдэг хүмүүст их байгаад байдаг те. Тан дээр их ирж гинүүдээ эмэгтэйчүүд ялангуяа шээс задгаарлалтаа миний мэдхээр болохоор яг ингээд тарган тэгээд одоо нас ахих те иймэрхүү шалтгаанууд байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ талаас нь ярих тий. Эмэгтэйчүүд дээр болохоор мэдээж илүү байгаад байгаа. За энэ нь юутай холбоотой байдаг гэхээр олон төрсөн тий том урагт хийсэн эсвэл нөгөө цэвэршилтийн насныхан багаар зүүн дэмбэлчингийн сулрал зэрэгээс шалтгаалаад эмэгтэйчүүдэд илүүтэй түгээмэл тохиолддог. Одоо таны сая хэлдгээр нөгөө биеийн жингийн илүүдэл таргалалт тий тэр чинь өөрөө нөгөө нэг бага арцын хүндэд ирэх даралт нэмэгдчихэж байгаа. За дээрэс нь удаан суугаа ажил хийхээр бага арцын хүндийн булчингийн сулрал үүсгээд байгаа. Эдгээр маань илүүтэй яг гол нөхцөл шалтгаан болж өгдөг байгаа. За тэгээд шээс задгаарлалыг ерөнхийд нь 3 төрөлд хуваан авч үздэг. За дарамтад буюу стрессийн шээс задгаарлал, за хойшлуулшгүй шээс задгаарлал, за холимог хэлбэрийн шээс задгаарлал гэж ерөнхийд нь 3 хуваа авч үздэг. Тэгэхээр яг би нэгийг сонсч ирсэн юм а жоохон махлаг эмэгтэйгээ сонсч ирсэн. Дүүч гарсан чинь нүд суулраад доошоо суулраад гэлтэй. Ханихаар хүртэл ингээд шээс гарч ирээд ах юм аа гэлтэй. Энэ 3 төрлийн хоёулаа дэлгэрүүлээ яри тий. За тэгээд нэгдүгээрт нь болохоор дарамтад буюу стрессийн шээс задгаарлал гэж байгаа. За энэ нь яг ер нь бол стресстэй байснаар энэ шээс задгаараад байгаа юм шүү. За энэ өөртөө ахаар шээс задгаараад байгаа гэж би ойлгож үгүй юм уу? За энэ нь яагаад дарамттай буюу стрессийн шээс задгаарлал гэж нэрлэдэг юм гэхээр за тухайн хүний бага арцын хүндийн булчингууд суларсан. Тэр дундаа нөгөө нэг давсагны ханы диктроссор булчир шээсний сувын одоо хунигч спинктер булчингууд суларсан үед яг тухайн хүн нь ханаах, найтаах, инээх одоо нөгөө үсрэхтэй хүнж мөргөх үед одоо нэг доош шээсээ тусагна алтах шинжийг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүндэн тухайн хүнд нь одоо дарамттай санагдаад стрессийн шээс задгаарлал гэж ерөнхийд нь нэрлэж байгаа. Би яг сонсчихсан юм байна. Нөө ийм хүмүүс зөвлөгөөхтэй ингэдэм мэлээ. Ханиач найтай хата нөө доотлон булчингаа чангалаараа гэдэг юм лээ. Хүн тий. Тэгэхээр нэгсэндээ тэр суларсан булчингаал чангалж байгаа гэсэн үг. Тэрээ сул тавьчаад одоо тэрнэр найтайгаа шээсээ асгаад задгаараад хамвал асуудал нэмэгдээл ахах та. Доошоо ингээд тусагнаад байна л гэсэн. Бид нар тухгүй байдал үүснэ тий. Ерөнхийдөө бол. За дараагийн хань өглөө. За хойшлуулшгүй шээс задгаарлал гэж байгаа. За ямар сонирхолтой. Тэр нь болохоор ямар утсан дээр явагдаад байна гэхээр ерөнхийдөө давсагны мэдрэлжүүлэлтийн алдагдлаас үүсэж байгаа гэсэн. За нэмэлтээр болохоор халдвар, за чихрийн шижингийн үе тохиолддог. За энэ нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр одоо бид нар ингээд шээс хүрлээ гэдэг мэдрэмж аав тий. За шээс хүрлээ гэдэг мэдрэмж аваад 0 ороо бицдэг тийм үү. Тэгтэл 0 орох явцдаа зандаа тухайн хүн ингээд шээсээ доошоо алдаад тусгнаад байгаа байхгүй юу. Тэр энэ хойшлуулшгүй шээс задгаарлал гэж нэрлэж байгаа. Ер нь бол тэр хүн өөрөө тэрийг барьж чадахгүй юм. Барьж чадахгүй байгаа гэсэн. Одоо нөгөө нэг сигнал авлаа тийм миний шээс хүрээд ирэх сигнал авсан хэрнээ 0 орч чадахгүй. Замдаа шилжих гэдэг. Энэ нэг төрлийн бас үе шат яваад байгаа юм шиг тий. Тийм тэгээ нөгөө үйл ажиллагаанаас нь хамаарат ингээ 3 төрөл туваагаад байгаа шүү дээ. За тэгээ одоо 3 дахь төрөл нь болохоор холимог хэлбэр гэж байгаа байхгүй юу. За холимог хэлбэр нь болохоор энэ стрессийн шээс задгаарлал, хойшлуулшгүй шээс задгаарлалын одоо шинж тэмдэг те шалтгаанууд нь холилдсон одоо хавсарсан байдлаар илэрдэг байхгүй юу. Тэгэхээр холимог хэлбэр дээр харьцаа нь ямарч байж болдог. Тэ 50-50% харьцаатай 60-40 ч юм уу, 70-30 ч юм уу ийм харьцаатайгаар илэрч болдог байна. Тэгэхээр одоо ингэж бодогдоод байна л да. Шээсээ ингээд нөгөө маш их байраал ингээд одоо багш нар гэдэг гэж би сонсч ирсэн. Хичээлээ зааж байгаа, шээс нь хурж аажсан гарахгүй.
Тэгээ асар их ингээ шээсээ барьснаас болоод бөөрн гимцэн тохиолдол байгаад идэв. Тэр тохиолдол бас ингээд магадгүй насахаар бас шээс задгаар булчин сулрах зүйлүүд байдаг бах тий. Тэгээ нөгөө мэдээ шээсээ барих одоо хит бариад шийхгүй байна гэдэг маань давсганы хааны булчиндаа л нөгөө даралт үзүүлээд байгаа гэсэн үг байхгүй. Тэр булчингаас суллах нэг үнцэг тавиад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи нөгөө шаарн дотор ус ичээл ингээл байнгын шахаад байвал хөрхийн нөгөө шаарны маань амсар суларнаа л гэсэн. Бид нар зангидсан болохоос биш бие маань одоо тэр булчин учраас зангидчихаагүй болохоор тэгээ суларчтай юм байна л да. Өөр одоо цэвэршилтийн үед яагаад заавал ингээд сулрах гээд байна. За цэвэршилтийн үед одоо шээс садгаар илүү үүсдэг гэдэг жаа штэ. Тэгэхээр цэвэршилт өөрөө дааврын өөрчлөлтөнд ордог тий. Тэр тусмаа нөгөө эстроген дааврны дутагдал үүсдэг байхгүй юу. За тэгвэл эстроген даавар нь яг бид нар ямар одоо нөгөө чанартай вэ үйлдэл үзүүлдэг вэ гэхээр эстроген даавар нь одоо багаар зөндийн булчингуудын булчин чангалах тонусыг сайжруулах тий. За тэгээ уян хатан чанарыг нэмэгдүүлэх, шээс барих чадварыг сайжруулдаг нөлөөтэй байна л да. Тэгтэл тэр цэвэршилтийн үед энэ эстроген даавар буурснараа бидний тэр нэг багаар зөндийн булчингийн сулрал үүсгэхний нөхцөл нь болоод ирчихэж байгаа. Тэгэхээр одоо дийлэнхтэй цэвэршлийн насны эмэгтэйчүүдэд энэ шээс татгарал нь илүү тохиолдоод байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр энэ дааврын өөрчлөлттэй бас нэлээд холбоотойгоор үсч байгаа. Эстроген гэсэн чинь оюутан байхад эстроген даавар чи ингээл эмгтээлэг чанар тэгэл арьсны чинь уян хатан чанар чиглэг байдал гэл тэр гинт санаанд ордог гинэ. Тэгээ нэр эстроген даавар буураад ирэхээр нөгөө хүний арьс ингээд хуураш нүрчин тий. Умаа хуураш гэх мэт шинж болдог байхгүй юу? Тэгэл сунах ч юм уу юм болоход хуурайсцэн ер нь шингэнгөө тэр юм маань сунч гад үрчигээл. Тийм тэгэхээр тиймэрхүү аюултай зүйлүүд болдог ахна шүү дээ. Тэгэхээр цэвэршилтийн үед ямар арга хэмжээ авах юм бэ гэвэр санагдчихлаа. Тэнгүүд нөгөө нэг эстроген даавар за яг зөв онцлуулчих юм бол тий эстроген даавар буурсан үед тий эмийн имчилгээ хийж болох нь. За булчингийн сулралаа та байгаад ах юм бол тэрийг нөхөг тасгал имчилгээнүүд за бас нөгөө уламжлал сэргийн имчилгээнүүд гэдэг юм те имчилгээнүүдийг хийх боломжтой байхгүй юу. Тэр хоёулаа дандаа л эмэгтэйчүүд яриад хаягчуд маань бас тийм сулрал үүснэ үсттэй. За ерөнхийдөө бол нөгөө эрэгтэйчүүдэд бас шээс гарал үүснэ. Гэхдээ энэ болохоор урлаг болон бүрний эмч рүү илүүтэй хандах асуудал болчдөг. За нас ахих тусам одоо нөгөө эрэгтэйчүүдийн төрөө булчирхаа томордог. Тэр төрөө булчирхаа томроод ирэхээр шээс задгаар гэхээс илүүтэй эрэгтэй хүмүүс нөгөө нэг шээс гарахгүй одоо нөгөө дүлж шээх тий дутуу шээх гэдэг юм уу тэр мэдрэмжүүд нь илүү өсчдөг гэсэн. Тэгэхээр яг хөө эрэгтэй эмэгтэй хоёулаа насжилтаас хамаарна. Гэхдээ эмэгтэйчүүд нь шээс задгаар нь эрэгтэйчүүд нь болохоор шээс одоо гарахаас саадтай болж ирдэг гэсэн. Натурмед сэргийн засах, уламжлалт эмчилгээ, нойр хөдлийн онцлогоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтоор нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдээр мэдрүүлэх эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгсэн тогооч зэрэг 108 мэрэгжилтнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргийн засах болон уламжлалт ангаах ухаан, нойр хөдлийн оншилгоо, эмчилгээний тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох мэдрэл сүлдэл, нойр гүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг үрвсэл, насны шимт хижээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. За тэгэхээр нэг уламжлалт ангаах ухааныг ярихаас өмнө би нөгөө нэг Европоор шээс садгаалыг яаж онцлоод байгаа тэр талаар яриа. Тэр нөгөө яг аэродинамикийн шинжилгээ гэж байдаг. За багцын шинжилгээ байдаг. Эмэгтэйчүүд үзэлгээрээ тухайн одоо хүний шээс садгаал нь яг ямар саяны 3 англи яг аль төвшөнд нь байгаад вэ гэдгийг тодорхойлдог байхгүй. За тэгэхээр зөв тодорхойлуулсан үед эмчилгээ бол тодорхойлоод ирнэ тий. Тэгэхээр нөгөө эмчилгээний хувьд болохоор мэсцлийн гэж байгаа, эмийн болон эмийн бус гэж байгаа. За тэнгууд уламжлал сэргийн засах эмчилгээ болон эмийн болон эмийн бус англи руу ерөөд орчдөг гэсэн. За тэгэхээр одоо танаас асуусан тий уламжлал талаас шээс садгаал юу вэ гэж асууж байна тий. За тэнгүүл шээс садгаалыг уламжлалт ангаах ухаанд давсагны өвчнөд ерөөхдөө дүүцүүл авч үздэг. Давсганы өвчнөд. За тэнгууд давсганы өвчин дотор халуун өвчин, хөт өвчин гэж хоёр байдаг. За хөт өвчин нь ерөнхийдөө одоо цагт илүүтэй нэг дийлэг тохиолддог болсон гэх юм уу? Илүүтэй дийлэнх тохиолддог болсон. За давсганы хөт өвчөд юу гэхээр давсаг бөөрнийх нь одоо
хуваар элчин багасаад хүүтэн шинж нь ихсээд за тэгээд шээс одоо гарах дамжих үйл ажиллагаа алдагдахыг хэлээд байгаа байхгүй юу. За шинж тэмдгийн хувьд юу байдаг вэ гэхээр одоо олон шин, за шүн олон дахин босчих тий шээсээ барьж чадахгүй байх. За эмэгтэйчүүд доошо цагаан юм их гарах. За мөн одоо бие сулрах тий ядрах. За тэгээд хүүтэн даарч хөшөх шинжүүд идэрдэг. За бас мас сонгомол шинж нь болохоор хэвлийн доод хэсэг болон бүсдгийн узаар дэмжигдсэн хүүтэн мэдрэмж төрдөг. Аха. Сонирхолтой. Би бүр тогтоосонгүй гэдэг шиг сонсогчтой ингээд дахин сонсороо гэж хэлмээрсэн мэдээд байгаа. За давсганы халууных нь шинж нь болохоор одоо шээх хүч шээснээс өөр шархирч өгдөг те давсаг уцар халуун орх шимширч шархирах гэж ерөөдөө халууны шинж хамгаалдаг гэсэн. Ерөөдөө нөгөө халуун хүүтнэрээ давсганы халуун давсганы хүүтэн гэдэг. Халуун гэхэр надад нэг тийм өрөвсөл ихтэй стит тэр хүү сонсогдлоо шүү дээ. Тэг хүүтэн гэхэрээ нөгөө задгаар тал руугаа архагсан тал руугаа гэх юм уу? Архаг тал руугаа л явчихдаг. Тэгэл өмнөх одоо подкастаар улирал яриад байсан чи бүр улирал хамаатай гэмээр санагдчихсан аа. Гэнтхэн нөгөө нэг яг одоо Европ анхаатлаасаа ститтэй төстэй ингээд харагдж байгаа хгүй. Тэгэхээр практикт юу нь ямар байдаг вэ? Одоо уламжлалын ахуйн онцлогтой болохоор одоо асуух одоо харж ажиглах хүрэлцгээр шинжилдэг. За асуух буюу асуумжин дээр одоо юу гардаг вэ гэхээр одоо нөгөө чигтэй нойтон нөхцөлд удаан байдаг ч гэдэг юм уу. Тэгээд доороосоо жинждэг юм уу. За нөгөө төрөөрөө таны хэлгээр шээс ихэд удаан барьдгүү те. За мөн давсагны халуун өвчин, за бүр эмгтээчүүд өвчнөр өвдөж байсан уу. За энэний архаг хүндрэлөө зэрэг асуумжуудыг асуудаг. За харж ажиглах дээр болохоор тухайн хүний одоо нөгөө нүүр царайн дээр сэлгэрэх те нүрэн цайх. За мөн одоо хилэн дээр өөрчлөлт гарч ирдэг те хилэн цайвар цуцаан өнгөртэй болох. За хилний зах хөрөнгөөр нөгөө шүдний орон гаргаж ирдэг юм. Тийм. За дээрээс нь шээсэн дээр болохоор одоо нөгөө давсганы хүүтэн өвчин бод өөрөө батган хийн хувь дийлэх байдаг учраас дандаа хүүтний шинж гарч ирдэг. Тэгэхээр шээсэн дээр нь одоо өнөр уур багтай тунгадлаг язмгүй гэдэг юм те. Эсвэл язмаг байлаа гэхэд баг зэрэг ёроолдоо тунсан гэх мэт шинжүүд гарч ирдэг. За хүрэлцэхтэр болохоор мэдээ судас орчин. За судас нь болохоор алгуур доройч харин нөгөө биед нь хүрэлцэж байгаа үед одоо нөгөө давсаг бөөрийн бэлчрүүд дээр те бадган хийн бэлчрүүд дээр ерөөхдөө эмзэглэл үүсч эхэлдэг гэсэн. Самсын бэлчрүүд дээр эмзэглэл үүсч эхэлдэг. За эдгээр нөгөө асуух хүрэлцэх те үцхээрээ ингээд тухайн хүнийг оншлоод ерөөхдөө эмчилгээний төлөвлөгөө уламжлал авах талаасаа гарч ирдэг гэсэн. Цогцоороо ингэж гарч ирэх юм те бас судсан арилжаад давсгаа үзүүлнэ гэсэн чинь сонирхолтой санагдчихлаа. Хоёул нэг юм яриг юм байна гэж бодлоо. Үе шат. Одоо чинь Европ талаасаа одоо давсагсаа хаалгаан дээр хийдэж штэ хамгийн сүүлийн шатан дээр. Тэгэхээр энэ талаасаа мэдээлэл өгвөл яах вэ? Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг өөрөө динамикаар ингээд онцлуулна гэдэг гисэн штэ. Тэгэхээр тэр мэдцлийн эмчилгээ хийх үү те эсвэл эмийн бол эмийн бас эмчилгээнд дээр дасгал энэ хийх үү гэдэг юм ингээд зөвлөж байгаа байхгүй. Тэнгүүд мэдцлийн аргаар сайгаад аргыг бол ингээд нэслаараа шийдэж байна. Бусад арга дээр яхам бол энэ нөгөө нэг уламжлал сэргээх засах эмчилгээ за тэгээд дасгал хөдөлгөөн кегel дасгал гэж хэдэв юм уу тий багаар зөндийн булчингуудаа сайжруулах дасгалуудыг ерөөхдөө хийдэг гэсэн үг. Кеглийг бас хүмүүс их буруу хийдэг юм билий. Тэгээд одоо жишээ нь тань дээр ингээд хаалгаа хийлгмээр байна. Хийлэг гэсэн. Гэтэ би хаалгаа хийлгмээргүй байна. Уламжлал талаас эмчилгээд өгөөч гэсэн иржсэн тохиолдол байдгүй. Саяхан нэг тохиолдол гарсан нөгөө яг ингээд онцлуулаад хаалгааны мэдцлийн заалттай гэсэн гээд тэгээд тэр хүн надаас юу хүсэж гэнэ үү гэхээр би оролдоод үзье те. Уламжлалт ингээд маах ухааны одоо эмчилгээгээр зөв эмчилгээгээр энийг тавиулаад үзье. Тэгээд надад үр дүн гарч ирэл тавтаа орё. За үнэхээр үр дүнгүй байх юм бол угаасаа хугацаа одоо хэтэрсэн байх юм бол би тэр хаалгааг сонгоё гэдэг жбайгаа байхгүй юу. Тэр одоо нөгөө тухайн хүнд ямар нөлөөлөх нь бас харьцан адилгүй. Дээрээс нь үнэхээр нөгөө эцэслийн шатандаа бүр тулсан байх юм бол харьцан адилгүй л нөлөөлнө гэсэн. Харин тий одоо жишээ нь би дасгалаа ихгүй ингээл суучаал те жингээ нэмэл тэгсэрнэ та намайг эмчлэхэд байвал эмчлэгдэхгүй шүү дээ тий. Тэр өөрийн зүгээс бусад дасгал энэ төр янз бүрийн байгаа нийлээл жингээ яг удаан суухгүй байх гэх мэтчлэнгээр арга хэмжээг аваад тэгэл цогцоор эмчлэх юм тий. Нэг талаасаа ингээд гоё одоо нөгөө хаалгаа хийхгүйгээр эмчлэгдэх боломжос байж болох юм байна гэж сонсоод баяртай байна. Тэр нөгөө эмчилгээний хөшөөс хамаарат ерөөдөө эмчилгээнүүдээ яг ингээд зөв сонгох юм бол тэр хүн бас мундаг хүн байна те ингээд нөгөө үр дүнгээ одоо сөрөгч байж болно. Гэтэ би ингээд тантай хамт оролдъё гэжсэн шүү дээ. Оролдоод үзье гэдэг нөгөө
Зайхан одоо нэг түрүү сар тийм үү? Яг энэ 5 хоног имжлэг хийлгээд гарсан байгаа. Тэгээ буцааж ирээд хийлгэн үргэлжлээд явна гэсэн үг тийм. Одоо нөгөө нэг хэрвээ үр дүн гарах юм бол тэгээ тавтан хугацаа гэж имжлэгийн тавтан хугацаа гэж байдаг шүү дээ. Тэрүүгээрээ тавтан хугацаанд орно гэж авсан байгаа. Тэр нь нөхцөл байдлаасаа шалтгааллах уу эсвэл стандарт гэдэг юм уу? За тухайн хүний шинж тэмдгээс шалтгаалдаг юм даа. За уламжлал зүүн имжлэгч, сэргээн засах имжлэгч тухайн хүний зовир дээр шалтгаалаад тавтан хугацаа хийгддэг. За одоо имжлэгээ дуслаа өвдөлт ихтэй зовирхтай байх юм бол дахиад сарын дараа дахиад тий. За харцангуйгаагүй бол 3 сарын дараа, бүр дажгүй байх юм бол 6 сарын 1 жилийн дараа тавтан имжлэгэнд орох үр дүнгийг харах гэж би хувьдаа ингээд өөрийнхөө хүмүүст зөвлөдөг. За тэгээд нөгөө тавтан имжлэг хийлгэснээр яах вэ гэхээр тухайн хүний өвдөлт зовир багасна. За дахин сэтрэх хугацаа халддаг ерөөхдөө. Түрүү стрессээ ишээс задгаарлах гэсэн чи би ч нөгөө нэг хүн сандрахаараа ойрхон 0 ордог санаанд ордсон. Тэгэхээр тэгж андуурагдаж ирэх тохиолдлууд байдаг. Суцсан хариулт ч юу? Тэр чинь мэдээж нөгөө ганц судас хийсэл асуух тий. Тэр онцлогонд бусад онцлогонууд дээр тулгуурлаж явагдана л да мэдээж. За тэгээд уламжлалт талаас одоо ямар имчилгээнд юу хийгддэг сонирхолтой. За имчилгээ тал гэх юм бол энэ болон заслын имчилгээ ерөнхийдөө төтгөөгддөг гэсэн. За шээс задгаарлалыг нөгөө дүүцүүлээ давсганы хүт өвчин гэж авч утсан шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө дандаа бүлийн дулаан имчилгээ хийгддэг байхгүй юу. За эмэн дээр гэтэл одоо бүрний тамирыг дэмжих тий. Доод биеийг бүлээцүүлэх одоо үндсэн юм болох сожид тий. За бүрний сайн сүгмэл 10 гоёо долооч гэдэг юм уу. Эдгээр юмнууд за жоох гөрөсөлтөй өвдөлттэй байх юм бол сайраачин юна дөрөв гэх мэтийн эмүүд хэрэгэлдэг байгаа. За тэгээ эдгээр юмнуудаа бас нөгөө эмийн чадлыг нэмэхээр хөлөг юмтай бас хасраад уучж болдог. Тэгэхээр хөлөглөөд гэдэг маань тухайн эмийг чадлыг л нэмэх гэсэн үг байхгүй юу. Жишээ нь одоо гурамтаа усаар даруулж явах ч гэдэг юм тий. Эсвэл нэг тангаар нөгөөхөө даруулж явах ч гэдэг юм. Эмийг болохоор эмийн хөлөг гэж нэрлэж байгаа. Би бүр хөлөг гэдэг юм байт юм гэж бодсон чинь. Тийм ерөнхийдөө эмийн чадлыг нэмж байгаа хэлбэр л гэсэн. Ямар гоё юм бэ сонирхолтой. За энэ төслийн хүрээнд бол юм байна. За дээрэс нөгөө нэг юм гэж ярьж хаад нөгөө бас нэг дуртахад за одоо нөгөө монголчууд одоо нөгөө хоньны бүр идэг штэ. Тэрийг маш сайхан цэвэрлж угааж агаад за энэ бөөрний тамирыг дэмждэг одоо сүгмэл 10 ч гэдэг юм уу. Сождыг ингээд хийгээд битүү чанаад бас идэж шүлийн уухаар тэр бөөрөө идэхээр маш сайн нөгөө бөөрний тамирыг дэмжиж өгдөг. Хүүтнийг доод бие хүүтнийг арилгаж өгдөг. Ерөөдөө бас гэрийн нөхцөлд ч гэсэн бид нар бас хэрэглэж боломжтой арга байхгүй юу. Тийм. За засал имчилгээнээр ерөнхийдөө ширүүн болон нөгөө зөөлөнцөл гэж байдаг байхгүй юу. За зөөлөнцөлт нь одоо бидний ярьдаг бариа засал байдаг. За тасан бариа, халуун бариа, за дээрээс нь тухайн хүнийг шинжүүлэхээр нөгөө сүүн бариа болон шүлэн барианд орч болно. За мөн жин заслууд байдаг. Тэр нь болохоор давсан жин, шорон жин, шар будааны жин тэр гэж байгаа. За жингүүдийг ерөнхийдөө бүр давсагны бэлчрээр жигэнж өгдөг гэсэн. Дандаа л нөгөө хүүтэн өвчнийх нь эсрэг дулаан имчилгээ хийж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм. За ширүүн заслал дээр юу хамаарат байна гэхээр бидний нөгөө цөөн заслууд ордог. За тэгээ зүүн имчилгээ ордог байхгүй юу. За цөөн заслуудыг түрүүн хэлсэн нөгөө бадган хийм бэлчээр за бүр самсын бэлчрүүд дээр ерөөхдөө хийдэг. Доод биеийг бүлээцүүлэхээр. За зүүн имчилгээ нь болохоор дамаан цахилгаан зүүн имчилгээ нь за бөөрний тамирыг дэмжих нь тий шээсний нөгөө мэдрэлжүүлэлтийг тэнцвэржүүлэх нь байна. За багаар зүүн тэмбэлчнгуудыг сайжруулж өгөх нь. За зүүн имчилгээ бол нэлээд үр дүнтэй байдаг. Цахилгаан зүү гэсэн үү тий? Цахилгаан зүү имчилгээ. Тог зүүгч тийм үү? Одоо нөгөө нэг зүгээ хатгаад за тэгээд тэр зүүн дээр тусгай электродуудын холболт хийждэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг юм цочруулаг байдаг. Уламжлалт анхаа бүр ингэж хөгжсөн баа мó тий? Ямар гоё сонирхолтой юм бэ? Ерөнхийдөө уламжлалт анхаа ухаан бол ганцхан одоо нөгөө нэг шээс задгаарлах хийсээ илүү тухайн одоо шээс задгаарлаас үүсгэр хүний биеийн тамирд орооддаг байхгүй бөөрийн тамирд орооддаг хүний бие суулардаг ядардаг тий тэр бүхлээр ингээд чиглэл цогцоор нэмжлэх ерөнхийдөө зэмжилдэг гэж ойлгож байна. Тийм бүр энэ цавшааны гэдэг шиг сонсогчдоо гэж хэлэхэд Монгол уламжлалтын эмчнэр маань үнэхээр сайн байлээ шүү. Тэгээд нөгөө хятад руу их яваад байгаа тухайн ингээд би бас нэг подкаст сонсч байсан ахгүй уламжлалт анаахын эмч яриаг. Тэгээд ерөөдөө бол нөгөө айлаас ирэхээр авдраа уух гэдэг шиг тэгээ Монголд ийм сайн эмчнэр аач Монголдо үзүүлээрээ уламжлалтын анаахын бол Монголд маш сайн хөгжсөн байлээ шүү гэдгийг хэлмээр санагдлаа. Тэгээ подкаст хийх тааланд ингээ бүр сонио ойлголтууд гарч ирдэг тий хөөх гэдэг арт түмэн бас ингээд юу яадаг болсон байна. Иргэд гэсэн үг тий мэдлэгтэй болсон байна. Би өмнө нь ингээ подкаст хийгээд нөгөө хотоодны галт гэсэн нөгөө тэг шалгалтанд онцсон тий нөгөө нэг дараатах бит тий хавар зун гэд тэгэхэд тэр талаар хүн ингээд яриад амбалтаарт ирвэ 13 салбар дээр тэгсэн чи би нөгөө орцсон хүн чинь тайлбарлаж ярьж мариад нөгөө хүмүүс чинь бас мэдцээдээд тийм
харьцангуй ойлголтоос ингээд түгж байгаа юм байна гэж бодсон. Тэгэхээр ард иргэд маань ингээд мэдээд хэлсэн байхад би бас товцчих гад байдаг тий. Тэр маш гоё сонирхолтой ярилцлага өгж аваад баяртай байна. Тэгээд би бас мэдлэгэд хэлж байгаадаа баяртай байна. Одоо ярихгүй үлдсэн зүйл байгаа л. Ерөөдөө маш сонирхолтой байна тий. Шээс задгаар хайчаа голтуул нөгөө нэг юу ерөөсөө уламжлалтай холбож бодож үзэг байгаа байхгүй. Тэгэл яг уу нөгөө дасгалаа хийн. За тэгэл одоо хаалгаа их бол хийх шаардлагатай гэсэн л тийм ерхий ойлголттой байдсан. Тэгэхээр маш их гоё боломж байт юм байна. Уламжлалт анаах талаасаа энэ ч бас бүх өвчин л ер нь бол уламжлалт анаах талаасаа эмчилждэг, оншилждаг байгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд бас ингээд нөгөө Европын тодорхойлолтой ойлголт шилтгаан гэдгийг бас ингээд нийлүүлээд гэл. За одоо нэг шээс задгаар бол амьдралын чанарт аягүй их нөлөөлдөг. За тухайн хүний нийгмийн харилцаанд ч нөлөөлөд ирдэг байхгүй юу? За тухайн хүн одоо нэг хол явж байгаа бичдэг тий. За бас нэг шээс доошоо ойр ойрхон тусгнаад авахар тухайн хүнд үнэр ихтэй болно. Тэрнээсээ бусдаа санаа зовгч гэдэг юм уу тий. Нийгмийн харилцаанаас өөрийгөө ингэ тусгаарлах гэдэг. Тэгэхээр энэ шээс задгаар бол ерөөхдөө бол эмгтээчүүдэд түгээмэл байдаг. Энэ бол тийм санаа зовхоор зүйл биш. Харин энийг эмчлэх алхмыг хийгэрэл гэж хэлээ зөвлөмөр юм тий. За ямар үе шат дээр яваад байгаа юм тий. Тэрэнд нь ямар эмчилгээд тохирох юм тий. Тэрийг яг ингээд үзүүлж онцлуулаад тохирсон эмчилгээг нь хийлгэрээ. Би гинт дахиад нэг асуулт гараад ирлээ гэдэг. Нөгөө нэг FM-д ажиллаж байхдаа яасан намтай эмчтэй ярилцлага гэж заахгүй. Тэгэхээр яг нэг бөөртэй холбоотой шош энтер идэх сайн гэж ярьжсэн санагдахын худлаа юу? Зөв одоо нэг бөөрийн сайн шош гэдэг байхгүй юу? Бөөрийн 3 сайн шош гэх. Тэгэхээр нэг тухайн ургамлын өөрийнх нь чадланд бөөрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Одоо жишээ нь ингээд нэг хотоодны галын хичээг сайжруулна гэдэг чинь шүү дээ. Тэр нэг перц, цагаан гаач гэдэг юм уу тий халуун чанартай ургамал гэдэг шиг шош маань өөрөө бөөрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа гэсэн үг. Тийм. Дэмжих чадaltaй л гэсэн үг. Тэгээд бас юм гоё элбэг болсон шош их гадуур байдаг шүү дээ. Энтэй холбоотой одоо шээс задгарах үеийн хоол гэвэл юу зөвлөгөө? Хоолн дээр болохоор ерөнхийдөө шээс задгарал маань ерөнхий хүүтэн чанарын өвчин байгаа байхгүй. Тэгэхээр хүүтэн чанарын дээрээс нь хүн олон шээгээд ирэхээрээ тамирдаж ядрах бөөрийн тамир унах сэлгэрэх шинжүүд гардаг байхгүй. Тэгэхээр нэг бөөрийгөө дэмжих те тамираа дэмжих ерөнхийдөө шүлтэй хоол ер нь илүү төлхөө хэрэглээрэй л гэж зөвлөнө. Нөгөө улирал 6 улиралтай холбоотой бөөрийн одоо нөгөө сайн идэвхтэй улирал сул улирал гэж байгаа тий. За тэр нь юу байдаг лээ? За тэгэхээр нэг бөөр маань өвлийн улиралд хамгийн их идэвхтэй байдаг. Тийм. Сайн ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Ажиллаж байгаа өвлийн улиралд хамгийн их идэвхтэй байдаг үе өвлийн улирал байдаг шүү. Тэгээ суудсан ярьж байт юу гэдэг лээ? Бөөрийн нэг юм сул юу сул гэдэг тамир дараад ёо энэ тамир гэдэг үгийг зүйчилж. Тийм тэгэхээр бас нөгөө бөөрийн тамир гэхээр хүмүүс яг бөөр өвчтэй гэж ойлгоод байдаг. Уламжлалт. Тэгтэл уламжлалт анаахаар бөөрийн тамир гэдэг нь тухайн хүний бие ерхий бас цог сүлдийг илэрхийлж байдаг гэсэн үг байхгүй юу? За хоёлаа өмнөх шөнө нэг унтцсан бие нэгээр унтаагүй бие нэг өөр байдаг шүү дээ. Тэрэн шиг нойр моёо гэдээ асууадсэн дээ нэрээ. Цог сүлд одоо баг үед бөөрийн тамир баг үед одоо бөөрийн тамир дараа гэж ярих гэдэг хүмүүсэд ярьдаг гэсэн үг байхгүй юу? За бүр ингээд өөр ярих юм байна уу гэсэн юм л надаас бүр асуулт төрөөд ингээд сонирхолтой санагдаад болохгүй үлзий юм чиг юу нь явуулмаар гэсэн надад тийм аа. За тэгэхээр ингээд гоё сонирхолтой түүх байвал нэг ярьчаач дэх үү. За шээс задгаарлаар бол мэдээж нөгөө тодорхой хэмжээний хүмүүс ирдэг. За тэгээд хамгийн настай нь бол 80 эдтэй юм яасан. За шөндөө ер нь бол нэг 5-6 одоо босдог гэхэр чинь тэр хүн бараг шөндөө байхгүй юм шиг. Тэгээд нөгөө хэвтрийн хүн болохоор мэдээж харж байгаа давхар сахиур нь бас нэлээд ядарсан. Тийм. Тэгээд нөгөө яг зүү имжлээ хийгээд тухайн хүний нөгөө шөндөө босготоо хамаагүй эрс зөөрсөн. Тухайн хүн яг нөгөө гарахынхаа алдаа 5 хоног имжлээ хийлгээ гарыг гэж хэлжсэн бол тэр хүн хоногоос яг 10 удаагийн зүү имжлээнд ороо гарч ирсэн. Тэгээд тэр нөгөө шүн шээх тоо хамаагүй багасч байгаа. Тэгээд шүн шээх тоо багасаад ирэхээр тухайн хүний амьдралын чанар, нойрны чанар энэ нэмэгдчихэж байгаа байхгүй. За бас нэг өөр тохиолдол нь болохоор нөгөө шээсээ барьж чаддгүй хэвчээсэн. За тэр хүн болохоор ингээд нөгөө эмчилгээ орох бүртээ 0 ордог. Тэгэхгүй бол эмчилгээний үеэр шээс үрлээгээл доош алдчихдаг байдаг юмсан байхгүй. За тэг яг эмчилгээний одоо нөгөө дуусах үеэр надад яг тэгж хэлжсэн. Би өнөөдөр ингээд нөгөө 2-3 эмчилгээг ингээд 0 орлогоор өнгөрөөсөн юм шүү дээ. Тэрийг анзаарсан гоо гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр энэ өөр уламжлалт сэргийн засах эмчилгээ те энэ зөв эмчилгээ ямар үр дүнтэй юм бэ гэдэг нь бас харагдаж байгаа байхгүй. Яг нөгөө тохирсон цагтаа тохирсон эмчилгээг нь хийх ер нь бол айгүй үр дүнтэй байдаг шүү.
Ямар гоё тохиолдлууд яриа тий. Нөгөө итгэл найдар төрлөөл гэдэг шиг тий. Давсагны булчин одоо нэг сумчаараа одоо сэрэгдгүү гэдсэн. Тэгэхээр сэрэгдэм бишүүл гэж би бодлоо гэсэн үү тий. За тэгээд шээс задгаар хөвчм ингээд уламжлалт талаасаа маш эерэг гоё үр дагаврууд үр дүнтэй эмчилгээ болд юм байна. Ирчүүдэд төрөө булчирхаад чинь томрооч юм бас суларчаад байгаа шүү дээ. Тэр тохиолдолд зүү эмчилгээ хийдэг үү? Яг хөө төрөө булчирхаан өрөвслийн үед зүү эмчилгээ тавигддаг. За тэгэхээр нөгөө нэг яг хөө эрэгтэй гэж хэлэхгүй бас эмэгтэй хүмүүс төр нөгөө нэг тухайн бие одоо бөөрийн тамирыг дэмжин чалахын сайжруулан тамир хүчийг дэмждэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө төрөө булчирхаан өрөвслөө маш сайн дарж өгдөг байх нь. Тухайн бие эрэгтэй хүний бие одоо нөгөө хүчжүүлчдэг байх нь. Тийм. Ямар гоё мэдээ нөгөө нэг ирчүүдээ үлдээч гэдэг ам санагдаа. Байнга ирчүүд гэлээдэг. Тэгээд ямар ч бага арцгийн булчаад суларчаад байгаа мэт эргэжтэйчсэн эмэгтэйчсэн тэр булчин руу чиглэсэн гоё уламжлалт анаахын эмчилгээ зүүнээс гадна тан. За тэгээд бас өөр засал. Тэгээд нөгөө юу лэхээ өөдлээ. Төрөө хилээдсэн хүч нэмдэг чинь бурамтай авсаар даруулж байгаа хөлөглөө тэгэл идгээд юм байна да. Та юм л гэжсэн юм чи. За нөгөө нэг бас нөгөө яг ийм засал энэ төрхээс улдаар бас нөгөө өдөр тутмын амьдралдаа тухайн хүн анхаарах хэрэгтэй байхгүй юу тий. Нэгдүгээрт биеийн жингээ нэмэхгүй байх шаардлагатай тий. За хэрвээ үнэхээр нөгөө нэг бага арцын үндийн булчин суларцсан тантай юм доош шээс алдах тусах нэг шинж илрээд байгаа бол та ядаж гэрийн нөхцөл кегел дасгалыг тий. За кегел дасгалыг бол YouTube гээл бүх суугаас хайгаад яаж зөв хийхийг мэдээд авчих боломж их сурвалж байгаа тий. Тэгэхээр кегел дасгалыг тогтмол хийдэг байх ч гэдэм үү. За мөн олон цаг суугаа ажил хийдэг бол ядаж дундуур нь босох. За тэр босч байгаа үедээ бас өөрхөн дасгал хөдөлгөөн жижигээр хийх ч гэдэг юм. Энийг бас ингээд анхаарах хэрэгтэй. Бас дээрээс нь одоо хит битээ удаан шээсээ бариарай. Энэ маань өөрөө эргээгээд булчин суулгах нэг нөхцөл болдог шүү. Тэгэхээр өдөр тутмын амьдрал дээр бас анхаарах нь бас нэг том чухал зүйл тий. Тэгэн дээр нэмээд гэдэлгээд одоо битээ удаан суугаараа гэдэг маань ерөөхдөө тэр булчин ингээд сунгаа дээрээс нь ингээд дараад байгаа л гэсэн үг шүү дээ. Тэрийг ойлгохгүй болохоор магадгүй хүмүүс суугаал идэх байх гэж бодож чинь тий. Тэгэхээр нөгөө нэг түрүү ингээл ханиах найтах гэж байгаа шүү дээ. Тэр процесс нь ерөнхийдөө яаж явагдаад байна гэхээр тэр доор дасганы булчин, багаар зүүнний булчин суларсан байгаа тий. Яг тэр үед тэр нөгөө ханаагаад найтах гэдэг маань хөвлийн дээр даралт ирж байгаа гэсэн үг. Хөвлийн даралт багаар зүүн дээр ирснээрээ л тэр булчин нөгөө нэг даралтын нөлөөгөөр доошоо алдаад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр л энэ мал ерөөхдөө нэг булчингийн сулралын эсрэг юмудаа өдөр тутамдаа хийж явах хэрэгтэй л гэсэн үг юм. Харин тий. Тэгээ сонирхолтой сонсогчдоо кеглийн дасгалыг буруу хийдэм билээ шүү. Кеглийн дасгалд гойны булчин, хөвлийн булчин орох ёсгүй гэж хэлээ. За тэгээд ингэж байгаа байхгүй нэг ануусандаа буюу одоо нэг хошноондоо ингэж зоос ингэж тавьчаад унахгүйгээр хичээж байгаа юм шиг тийшээ төвлөрөө чангал гэж хэлдэм байлээ. За нэгэн гадаад хүнээс сонсон юм аа. Монгол хичээл зааж хатан тий явж ирсэн хамт маш сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. За тэгээд сонсогчдод зориулаад ярих бүх зүйл ярьсан уу? Тэглээ. За тэгэхээр итгэлээр баталгаажсан чанар натур мэдтэй хамт байгаа танд баярлалаа. Тэгээд үлзий утас эмч маань маш сонирхолтой сэдв одоо ярьсан. Тэгээд комент хэсэгт асуулт байвал гоё асуугаараа. Тэгэх юм бол эмчигээ ятгаж байгаа тэр сэдвээр бэлдүүлээ дахиад ороод ирж болж юм тий. За тэгээд натур мэдтэй подкастта эрүүл бай подкастта хамт байгаа танд баярлалаа. Цааш нь түгээж өгөөрэй гэж хэлмээр байгаа. Яагаад тэгэхээр манай одоо ярьж байгаа зүйлүүд агуулгууд маш чухал гэж би бол хувьдаа хардаг. Сонсогчдоосаас асуухад тэрийг ч хэлдэг. Тэгээ хамт байханд бол таны комент одоо санал сэтгэл маш чухал байдаг шүү. За баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай.